За сайн бацгаана уу. Та бүхэндээ энэ удаа өглөөс ирсэн даруйдаа хийж болохгүй 6 зүйлийн талаар зөвлөгөө мэдээллийг хүргэе. Өглөөс ирсэн даруйд хийх үйлдэлүүд нь тухайн өдрийн эрч хүч, бүтээмж болон урт хугацааны эрүүл мэндийг шийддэг. Өглөөний жижиг алдаа нь эрүүл мэндэд муугар нөлөөлдөг тул муу журслаас зайлсхийх нь амьдралтай шууд холбоотой байдаг. Бие махбодын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч өдөр тутмын дадлаа анхааралтай эхлүүлэх нь эрүүл мэндийг дэмжиж урт наслахад тусалдаг. Өдөр тутмын зан үйл, ялангуяа өглөөний журсал нь таны эрүүл мэнд, амьдрал шууд нөлөөлдөг тул маш чухал юм. Тиймээс эрүүл мэндийн мэрэгчлэнүүд өглөөний эрүүл зуршлыг бий болгохыг зөвлөж байна. Шинжлэх ухаанаар баталсан өглөөс ирсэн даруйдаа заавал татгалзах ёстой зүйлийг дэлгэрэнгүй хүргэж байна. Үүнд нэгдүгээрт нь өглөөс ирсэн даруйдаа яаран босохгүй байх. Хүн шөнө унтаж байх үед цусны даралт нь буурч булчингууд бүрэн суларсан байдаг. Тэрүүлүүд уурмагц гинт огцон босох нь цусны урсгалыг доод мөчүүд рүү шууд татаж тархинд очих хүчил төрөгчийг төр зүүр сааруулдаг. Үүнээс болж толгой эргэх, нүд харан хулах, нуруу болон хүзүүний булчин татах, тэнцвэр алдагдах, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Гинт үүссэн үйлдэлүүд нь ялангуяа өндөр наснуудын хувьд өглөө гинт орноосоо босох нь цус харуулт, зүрхний шидээс үүсэх эрсдлийг нэмэгдүүлж, нуруу нугасны ноцтой гэмтэл үүсгэж болзошгүй юм. Тиймээс өглөөс ирсний дараа би идэвхтэй байдалд дасан зохицох хугацаа өгөхийн тулд 3 минут орчим орондоо хэвтэх хэрэгтэй. Нүдээ нээгээд орондоо хэвтэж байхдаа гүн амьсгал авах, гараа дээс сунгаж хөнгөн сүнээсний дараа айжмаар босох хэрэгтэй. Дараа нь аажуухан сууж босох бөгөөд цусны эргэлтийг идэвхжүүлэхийн тулд гар хөлөө хөдөлгөж хүзүүгөө баруун зүүн тийш эргүүлж сунгалт хийх хэрэгтэй. Босны дараа нэг аяга бүлээн ус уух нь сайн байдаг. Ариун цэврийн өрөө рүү яарах хэрэггүй, айжмаар босч хөдлөөрөө. Эдгээр үйлдэлүүдийг хийснээр бие махбодыг амралтын байдлаас идэвхтэй хөдөлгөөн шилжүүлэх боломжийг олгодог. Хоёрдугаарт нь сэрмэгцээ шууд утас харахгүй байх. Хүн сэрэх үед тархины долгион хамгийн тайван гурван болох дельта газ дельта руу дараа нь альфа долгион руу айжмаар шилждэг. Сэрмэгцээ шууд утас харах үед тарих энэ чухал үе шатуудыг алгасаж шууд өндөр стрессийн бета долгион руу огцом шилждэг байна. Энэ ашин шууд утсаа ухаж сошиал медиа харах нь тархийг бүтэн өдрийн турш сандрал, сэтгэл түгшүүрийн горимжээр оруулдаг болохыг Стэнфордын их сургуулийн мэдэр судлалын профессор Эндрю Хуперман баталжээ. Өглөө бүр тархины хайтын системийг зөв ажилуулах үндэс нь сэрснээс хойш эхний 20-30 минут утсандаа огт хүрэхгүй байх дүрм тогтоох ёстой. Ихэнх хүмүүсийн 80 орчим хувь нь сэрснээс хойш эхний 15 минутанд утсаа шалгадаг бөгөөд энэ тархинд допамин болон кортизолын дарааллыг алдагдуулж сэтгэл түгшилт үүсгдэг болохыг нотолсон байна. Гуравдугаарт нь сэрсэн даруйдаа халуун шүршүүрт орж болохгүй. Өглөөгөр биеийн температур бага, даралт тогтворгүй байдаг. Энэ үед халуун шүршүүрт орвол цусны даралт бууруулж ухаан алдах эрсдлийг нэмэгдүүлэх унах шалтгаан болдог. Ялангуяа энэ өндөр настангуудад аюултай. Насаалыг тусам дасан цогцох чадвар буурдгийг анхаарах хэрэгтэй. Шүршүүд орохын өмнө бие бүрэн сэрсний дараа хэд хүүтэн биш, хэд халуун биш зохиг температуртаа уусах хэрэглээрэй. За дөрөвдүгээрт нь сэрүүлгээ хойшлуулах. Сэрүүлэг дуурах үед бие махбод сэрэх гормоныг хэдийн ялгаруулж эхэлдэг. Төр хойшлуулах товчлуур дараа буцаад унтах үед тарих нойрны шин циклийг эхлүүлчихдэг. Тэрхүү шин цикл дуусаагүй байхад 5-10 минутын дараа сэрүүлэг дахин дуурахад хүний тарих маш хүчтэй чочролд ордог байна. Үүнийг сэтгэл зүйд нойрны инерц гэх бөгөөд
Өглөө босоод толгой хүнд оргих, өдрийн турш нойрмоглож залхуурах гол шалтгаан болдог. Сэрүүлэг дуугарсан л бол эхний удаа шууд орондоо сунаач босох хэрэгтэй. 5 дугаарт нь өглөө босоод гинт дасгал хийхгүй байх. Өглөө босон даруйдаа дасгал хийж эхэлдэг зуршилтай олон хүмүүс байдаг ч энэ өндөр настай хүмүүс тохиромжгүй байдаг. Сэсний дараа булчин үе мөч нь хөшөж уян хатан болоогүй байдаг. Хүчтэй дасгал хөдөлгөөнийг гинт хийх нь үе мөчний ачааллыг үүсгэж гинтэг эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Бага наснаасаа өглөө гүйж байсан хүмүүс нас ахих тусам дасгалаа үргэлжлүүлэхийг хичээдэг. Гэсэн хэдий ч нас ахих тусам дасгал хийх цагаа тохируулах хэрэгтэй. Тиймээс өндөр наснууд сэрэнгүүтээ дасгал хийж эхлэхээс илүүтэйгээр биеэ бүрэн сэрүүн бэлэн болсны дараа дасгал хийсэн дээр. Зөв цагтаа дасгал хийгээрэй. Үе мөч болон булчингаа идэвхжүүлэхийн тулд орондоо бага зэрэг сунгалтын дасгал хийх хэрэгтэй. Тиймээс босоод шууд бие хөдлөгдөлгүй дор хаяж 10 минут суугаад амархан зүйтэй гэж үздэг. 6 дугаарт нь харанхуй удаан байх буюу хөшгөө нээхгүй байх. Хүний биологийн цагийн нүдэн тусах гэрлээр зохицуулагддаг. Нүдний торлог бүрхөвчин тусах нарны гэрэл нь тархины гипоталамус дохио өгч нойрны даавар болох мелатониныг зогсоож кортизолыг идэвхжүүлдэг тул сэрмэгцээ гэрэл харах нь тархий сэрэх хүчин зүйл болохыг нотолсон. Боссон ч гэсэн тархичин унтсаар байх тул мананцардсан залхуу мэдрэмж салахгүй. Сэрмэгцээ хамгийн түрүүнд хөшгөө нээж нарны гэрэл эсвэл өрөөний гэрлийг нүдэндээ тусгах хэрэгтэй. Гэрлэн тархинд өдөр боллоо сэрээрээ гэсэн хамгийн хүчтэй дохиг өгдөг. Өдөр тутмын амьдралдаа хийсэн жижиг өөрчлөлтүүд ч гэсэн таны эрүүл мэндэд ихээхэн өөрчлөлтийг авчрах болно. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.